Сайн байцгаана уу? iOS 17.02 апдейт гарсан байна. Хоёр цэгтэй апдейт учраас одоо мэдээллийн аюулгүй байдлын кодны сайжруулалтад орсон. За тэрнээс гадна одоо нүдэнд мэдгэцүүд өөрчлөлт бол одоо байхгүй гэсэн үг. За энэхүү апдейтны онцлог нь яг юу вэ гэхээр бүх iPhone дээр бол энэ апдейт бол гараагүй. Зөвхөн iPhone 15-ын загварууд дээр бол гарсан. За ингээд 3 дахь жилдээ дарааллаад яг тухайлчилсан iPhone дээр ингээд засвар бол ингээд орж ирж байна. Одоо iOS 15-ийн хувьд iOS 15.1.1, за тэгээд дараа жил нь iOS 16.01, за тэгээд энэ жилийн хувьд iOS 17.02-ууд нь одоо тухайн жилийнхаа шинэ загварууд болох одоо iPhone 13-ийн загварууд, 14-ийн загварууд, за тэгээд энэ жил 15-ийн загварууд дээр одоо ямар нэг асуудал гарсан, тэр асуудлыг шийдэхийн тулд iOS 17.02 гэдэг нь одоо апдейт бол гарсан. За тэгээд яг юуг нь зассан бэ гэхээр одоо яг тухайн яг шинэ худалдаж авсан iPhone 15-ыг одоо setup хийгээд яг одоо тохироог нь эхлүүлж яхад одоо өмнөх утаснасаа одоо ингээд дата дамжуулж яхад одоо асуудалтай байсан гэдэг одоо зүйлийг бол зассан гэж байгаа. За тэгээд энэхүү апдейтын зөвхөн одоо iPhone 15-ын зарууд дээр учраас одоо зөвхөн тухайн хэрэглэгчнэр л одоо энэхүү апдейтыг бол хийх боломжтой байна. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээ Discord маань нэгдэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. YouTube сувг маань membershipтэй болсон. Тиймээс намайг үзэж дэмждэг хүмүүс өөрсдийн сонголтоор member болж намайг дэмжих боломжтой болсон байгаа.